Customer Journey Map гэж мэдж байгаа хтэй өмнө сонсчихсан байх. За энэ болохоор хэрэглэгчийн худалдан авалтын замнал. За юу гэсэн үг вэ гэхээр альва бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрэглэгч худалдаж авах хэрэгцээ өсснөр хайсан бүтээгдэхүүнээ олоод хэрэглэх хүртэлх энэ худалдан авалтын шийдвэрүүдийг Customer Journey Map гэдэг. За тэгэхээр бүгдээ жишээн дээр авч үзье тий. За альва бүтээгдэхүүн үйлчлэгээ ямар хэрэгцээтэй юм бэ? Миний ямар шаардлагыг хангах чам бэ гэдгээс юу хэрэгтэй тодорхой болно гэсэн үг. За тэгэхээр одоо Монголд өвлийн улирал болж байгаа учраас би өвлийн хүрчиг худалдаж авчаа гэдэг жишээн дээрээс эхлэе тий. За би өвлийн хувцас худалдаж авчаа юм чи мэдээж өөр тохирсон загвараа хайна тий. Миний стил имижийг илэрхийлэх загвартай, өнгө төрхтэй тий. За тэгээ хэдэн өрөөний үнэтэй байх юм. Би энэ хүрчиг худалдаа авахтаа эднэр өтгөлөх чаа гэдэг маш чухал. За энэндээ тохирсон бүлгийн хүрдэг би хайж байна. За Монголд хамгийн хайлтын систем өндөр ашиглагддаг юм чинь Facebook байгаа байхгүй тий судалгаагаар. Тэгэхээр Facebook-оос хайлаа гэж бодъё л да. За тэгээ хайжсэн чинь би хайцсан хүртгээ олцсон байна. За тэгээ олцсон гэдэг чинь миний худалдаа авах шийдвэр бол гарцсан гэсэн үг. За тэгээд хүртгээ олоод нэг вебсайтаар орж үзсэн чинь миний хүртэг байж л тий. Тэгээд худалдаа авах гэсэн чинь шууд вебсайтаар худалдаа авах гэсэн чинь үнийн дүн жоохон өндөртэй. За магадгүй Black Friday болоод 50% дэрсэн. Би нэг 500 сая төгрөгийн хүртэг авах чаа гэж бодъё. Тэгээд авах гэсэн чинь би вебсайтаар авах гэснээр 500 сая төгрөгийн үнийн дүнтэй юм чинь бас шууд хадгалж авах гэснээр нөгөө худалдаа авалтандаа жоох эргэлзээд бүтээгдэхүүн чанарт эргэлзээд салбар дээрээс нь очиж үзэхэд болвоо. За тэгээд салбар дээр очиж нөгөө хүртгээ авах гэсэн чинь миний хүртэг дууссан бичээ. Яасан гэсэн чинь Black Friday болоод за тэгээд айгүй хүртэг хайсан хүмүүс байсан учраас төрүүлээд тусчих. Би энэ үед дэлгүүр дээр очиод миний филинг унаад би ингээд англи мэдрэмж төрж байгаа байхгүй юу. Яа тэгвэл хайсан хүртэг минь байхгүй. Дахиад эхнээс нь хүртгэнийхээ хэрэгцээг тодорхойлцсон. Тэндээсээ өөртөө шаардлагатай хүртгээ дахиад хайх хэрэгтэй болж байгаа байхгүй тий. За энэ мэтчлэн одоо миний филинг унж байгаа. За тэгээд энэ юу хэлэх гээд байна гэхээр Customer Journey Map нь болохоор юу илэрхийлдэг вэ гэхээр таны бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрэглэж байгаа хэрэглэгчид бүтээгдэхүүний чинь хэрэгцээ үүсээд худалдаа авах хүртэлх үүсэж байгаа энэ филинг унж байгаа поинтууд дээр ажиллаач. Тэрийг сайжруулаач тий. Эсвэл хэмжээний ингээ фул алгаж өгөөч. Тэр боломжийг нь одоо нөгөө та үйлчлэгнийхээ нөхцөл бүтээгдэхүүн дээрээ ч юм уу оруулж өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгснээр одоо энэ Customer Journey Map-ийн сайжруулалт гарч ирж байгаа. За саний вебсайтын хүрээнд яаж сайжруулах болох байсан бэ гэхээр санамж гарч иж болно. Би вебсайтаар нь ороход одоо 5-аас доош ч юм уу тий 100 тонн үлдэгдэлтэй бараа байсан бол санамж гарч ирээд үлдэгдлийг харуулах. Нэгдүгürt тий. За магадгүй хоёрдугаарт нь би хүртгээ сагсцсан байлаа гэж бодоход та нэг цаг дотор худалдаа аваарай. Үгүй болвол бэлэн төлтөөсөн дараагийн үнэ одоо сагснаас бүтээгдэхүүнийг авах боломжтой болдог шүү гэдэг юм уу. Тийм санамжаа гаргаж ирсэн бол магадгүй би Black Friday болж байгаа. Маш их хүртгээ хайс хэрэглэгчд байгаа гэж мэдээд шууд худалдаа авахыг шийдвэр гаргасан байж магадгүй шүү дээ. Гэх мэтчлэн ингээд вебсайтн дээрээ сайжруулалт гаргах, эсвэл бодит бүтээгдэхүүн дээрээ сайжруулалт гаргах, үйлчлэгэн дээрээ сайжруулалт гаргах юм шаардлагатай байдаг. За тэгээд энэ сайжруулалт нь таны бүтээгдэхүүн, таны үйлчлэгийг авахд хялбар байх замыг үргэлж бий болгож өгдөг.